Галан нутгийн соёл арга хэмжээ аймаг орон нутгийн дэмжлэгээр 10 дугаар сарын 4-ний өдөр 10 цагаас 16 цагийн хооронд тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдахаар төлөвлөн ажиллаж байна. Орон таймгийн угсаатны онцлогтой өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурчлах, олон нийтэд таниулах чиглэлээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн гар орчуудын олон төрлийн үзэсгэлэн худалдаа, артын уламжлалт, язгуур урлагийн тоглолтууд, мөн хөгжим драмын театрын тоглолт, дөрвөн угсаатны онцлогтой сум бүрүүд хамтран нэгдсэн зохион байгуулалтаар ингэж оролцож байгаа. За энэ арга хэмжээний хүрээнд мөн аймгийн төв номын сан, ховор ном судрын үзэсгэлэн, хүүхдэд зориулсан шинэ номын үзэсгэлэн дэлгэн иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн аймгийн музей боловсролын хөтөлбөр гэсэн энэ арга хэмжээнийхээ хүрээнд иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа бас хийхээр төлөвлөн ажиллаж байна. За энэ арга хэмжээ ерөнхий зохион байгуулагчаар аймгийн засаг даргын тамгын газар, соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар, хамтран зохион байгуулагчаар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, аймгийн номын сан, музей, хөгжим драмын театр гэмтэн олон байгууллагууд сумын засаг даргын тамгын газар, соёлын төвүүд гэсэн ийм Эрдэнэ сумын засаг даргын тамгын газар гэсэн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа. За ингээд аймгийнхаа иргэд та бүхнийг энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцож хүрэлцэн эрхийг урьж байна.